Улсын хурлын дарга намаасаа түтгэлцдэг байх хуулийн төслийг арчилсан нам санаачилжээ. Монгол Ардын намын дараагасан оюун эрдэнэ болон шинэ дарга учрал нарын илтгэлийг харьцууллаа. Эрх баригч намын татвар бууруулна гэдэг амлалт ярианаас хэтрэхгүй байна. Залуучуудын хөгжлийг дэмжих нэрээр төв байгуулж хүүхдийн амралт цуслан нэртэй төрийн өмчит байгууллагууд төрийн мөнгөөр ашиг хийж байна. Өрхийн орлогын 57%-ийг цалин хөлсний орлого, 21%-ийг тэтгэвэр хэмжээний орлого эзэлж байна. Орон төргийн үзэгчдээ цаг 7:10 Тэнгэрлийн Става гарагийн 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэхэд бэлэн боллоо. Монгол Ардын намын 31-р их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд буян тухай спортын ордонд болж өндөрлөлөө. За эрх баригч намын ээлжид их хурлаар шийдэх гол асуудал нь намын шин даргыг сонгох сонгуул байсан. Тэр чирээр иргэд хэвлэл мэдээлэл ажиглагчдын анхаарал тэр зүгт байсан. За гэвч их хурлынхаа өмнө илэрцгээсэн улс төрийн ууган хүчний даргын сонгуул хүлээлтэд хүрэх үеч өрсөлдөөнтэй болсонгүй. Харин экс дарга нарын илтгэлийг задалж харах юм бол ихээхэн сонирхолтой үнсгүүд бас ажиглагдаж байсан юм. Тиймээс Монгол Ардын намын шинэ үеийн 12 дахь дарга оюун эрдэнэ болон шинэ дарга учрал нарын илтгэлийг харьцуулан дүгнэж байна. Монгол Ардын намын 31-р их хурлын эхэнд үндсэн илтгэл тавьсан эрхмүүдийн нэг нь Монгол улсын 32-33 дахь ерөнхий сайд Монгол Ардын намын дарга асан оюун эрдэнэ илтгэл байлаа. 2021 оны 12 дугаар сард буюу сар дахлын оргил үед Монгол Ардын намын 30 дахь удаагийн хурал хуралдаж байсан. Энэхүү хуралдаанаар тухайн үеийн Монгол Ардын намын дарга оюун эрдэнэ шин сэргэлтийн бодлогын 6 зорилтыг дэвшүүлж байсан юм түүхтэй. 4 жилийн дараа 31-р их хурал дээрээ өөрөө дэвшүүлсэн бодлогынхаа хэрэгжилтийг дүгнсэн нь онцлогтой байлаа. За оюун эрдэнэ хэлсэн үгэндээ тухайн үед намын их хурал дээр зүүнний чиг баримжаатай Монгол Ардын нам эдийн засгийн тусгайлсан бодлого, за тэр дундаа бомбын сэргээлтээс эхэлсэн төрийн бодлого тодорхойлох нь зөв эсэх талаар мэтгэлцээ өрнөж байсныг бол зохон тэмдэглэсэн. За энэ нь бол санамсаргүй зүйл биш байлаа. За яагаад гэвэл Монгол Ардын намын 31-р их хурлын цааш өрнөх явц хэлэх гэсэн гол мессеж ийшээ чиглэсэн юм а. Шин сэргэлтийн бодлого хэрэгжиж эхлэх үед Монгол улсын эдийн засгийн багтаамж 37.8 их 80 төгрөг байсан бол өнөөдөр 80.7 их 80 төгрөг болж за дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин хэлсэн гэж тэр дүгнсэн. За ингэхдээ гашуун сухайд ганц мод хил холболтын төмөр замын улс төрийн маргаанд бол цэг тавьсан. За 1964 оноос судалгааг нь эхлүүлсэн Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн гэрээг эцэслэн баталгаажуулсан зэрэг ажлуудыг онцлон тэмдэглэсэн. За эрчим хүчний үнийг чөлөөлж, бөөрөлжүүлж чойволсон багнуур зэрэг алдагдaltaй олон төслүүдийг гацаанс гаргаж эрчим хүчний их үүсвэрийг 700 мегаваттаар бол нэмэгдүүлсэн гэж бол онцолсон. Бомбын сэргэлтийн хүрээнд замын үд бомбын хүчин чадал болон гашуун сухайд, алтан буулаг, алшаа боршоо бомбуудын хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлснээр онцолсон. За тээвэр логистикийн сүлжээг өргөдөх чиглэлд бол 2000 онд эхлүүлсэн мянганы замын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусч 21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой бүрэн холбож чадсанаа бол энэ шин сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдсэн онцлог ажил гэж дуудсан. За харин тэгвэл үндэсний баялагын санг амьлуулсан талаараа үндэсний баялагын сангийн тухай хуулийг улс төрийн намуудтай зөвшөлдсөн 2024 оны 4 сарын 19-ний өдөр батлуулж хэрэгжүүлж эхэлсэн. За ингэснээр стратегийн ордуудын 34% нь иргэдийн хуримтлалын санд шууд төвлөрч Монгол улсын 3.5 сая иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болсныг бол онцолсон. За тэрээр энэ бүхнийг онцлоод шин сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн уялдаа холбооны талаар нэгэн онцлог зүйлийг хэлсэн. Тэр нь юу гэвэл Монгол Ардын намын дарга, за мөн дараагийн ерөнхий сайд хэн байхаас үл хамааран бодлогын залгамж чанараа хадгалж ард түмэндээ өгсөн амлалтаа хурж тасралтгүй
идэвхтэй хэрэгжүүлж үндэсний бодлогын хэмжээнд одоо үзэх учиртай гэж одоо цохон тэмдэглэсэн. За эндээс бол бид нар Зандан шатрын засгийн газар шин сэргэлтийн бодлогыг өргөжлүүлэх үү гэдэг асуултын хариултыг олохоор байгаамаа. За парламентын ардчлалыг тэгвэл бэхжүүлэх зорилгоор хийсэн одоо үндсэн хуулийн одоо өөрчлөлтийн талаар оюун эрдэнэ дурдахтаа. За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийгдсэн улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн сэдвийг хүндэхдээ улс төрчид хамтаа жагсаалтаас одоо жагсаалтын дээгүүр бичигдхээс татгалзаж одоо дувсан жамц тэргүүтээ мэргэжлийн экспертүүд нийгмийн салбарын манлайлагчдыг одоо сонгуулийн намын жагсаалтад бол урьж оролцуулсан. Цаашдаж Монгол Ардын нам нийгмийн бүлгүүд нээлттэй нам байх манлайлаа хадгалаасаа хэмээн хүсэж байна гэж онцолсон. За тэгвэл Монгол Ардын намын шинэ үеийн буюу одоо 13 дахь намын дарга учрал одоо намын даргын одоо сунгааны одоо мөрийн хөтөлбөр бүхий илтгэлэн тавихтаа гишүүн төвтэй E4 стратегийг одоо боловсруулж одоо үүнийгээ одоо илтгэл тавьж танилцуулсан. За үүнээс анхаарал татах заалтуудыг иш татвал парламент судалтай намуудад улсын төсвөөс олгодог санхүүжилтийг төв намдаа одоо татаж авах биш, намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд суйрлан хуваарлна гэж амласан. За мөн авилга албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, намын ажлын туршлага мэрэ тогтолцоог нэвтрүүлж анхан дунд шатанд ажиллахгүй бол бүх шатны сонгуул дэвшүүлэхгүй байх шударга зарчмыг баримтлана гэдгийг илэрхийлсэн. Аливаа зөрчил, хууль бус үйлдэлийг мэдээлэх сувг, өргөдөл гомдлын нэгдсэн системийг бий болгож одоо нам доторх шүгэл үлээгчийг хамгаална гэж бол амласан. За тэгвэл харин эдийн засгийн талаарх баримтлах бодлогын хүрээнд тусгай зөвшөөрөл олголтыг ил тод болгох нь хайгуултыг бол нэмэгдүүлнэ. За улмаар одоо амнат ашигласны төлбөр аймаг сумдаа баг үлдэх нь эсэргүүцлийн нэг шалтгаан болж байгаа. Тиймээс одоо бус улстай байгуулах чөлөөт эдийн засгийн хэлтсээрийн сар хүрээг өргөдгөн гэсэн одоо эдийн засгийн хувьд барууны одоо чиг баримтчаатай бодлого баримтлахаа бол үндсэндээ бол учрал гэдэг одоо энэ Монгол Ардын намын одоо шинэ дарга бол мөрийн хөтөлбөрөөр дамжуулан илэрхийлсэн. Нэг ёсондоо засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлж ярьж ирсэн эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, гадны хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчин бодитоор бий болох нь гэсэн хүлээлтийг бол учрал бол үүсгэж чадлаа. За тамга албан ёсоор хүлээлгэн өгч байгаа болон тамга хүлээн авч буй хоёр даргын илтгэлийг харьцуулан дүгнвэл хуучин дарга намаа аль болох нээлттэй болгож нийгмийн бүлгүүдийн төлөөлөл салбар бүрийн мэрэгчднүүдийг намдаа урьж хэлсүүлэх байдлаар Монгол Ардын намын хуучин сэгийн имижийг халах бодлого баримтласнаа бол онцолсон бол харин шин дарга илүү мэрэгч зарчим суурилсан бодлого баримталж намын эгэл гишүүдийн танд үгүй гадна дотны одоо сургалт өгсөн эрдэмтдийг хараандаж одоо улсын хуралд одоо жагсаалтаар оруулдаг байдлыг бол хална гэдгээ тодорхой илэрхийлсэн. Ер нь намын дотоод бодлогод анхан дунд шатны гишүүдийн дуу хоолой оролцоог нэмэгдүүлж оюун эрдэнэ үед тогтсон хитгэн дээд эрх мэдэлтнүүд шийдвэр гаргадаг вакуумцсан байдлыг хална гэдгээ бол ил тод хийсэн. Учрал ихтгэлдээ дурдсан ардын нам ард түмдээ эргэн ирнэ гэдэг нь одоо жухамдаа эгэлж ирэн гишүүддээ нээлттэй болгох, дээр нь төвлөрсөн цөөнхийн эрх мэдлийг халах санаа гэж бол уншигдл. За бизнесийн эрх чөлөөг учрал чухалчилсан бол оюун эрдэнэ илүү эдийн засгийн суур хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлого баримтлсан. За ингэхдээ зүүн төвийн одоо төрийн оролцоог чухалчилсан өнгөрсөн хугацаанд бизнесийн хүчин мөхсдөж төр томрохныг шалтгаан болсон гэж бол дүгнж болохоор. Довчондоо Монгол Ардын нам шинэ үеийн шинэ даргатай болсноор барууны чиг баримжаатай холимог альтернатив бодлого баримтласнаар зүүн төвийн социал демократ намаас төв рүү чиглэсэн бодлого баримтлах нэ гэж бол харагдаж байгаамаа.
Энэхүү эрх баригч нам эв найрамдалтайгаар дараагийн даргаа сонгосноор эрх мэдлийн хуваарлалт хэрхэн хийгдэх нь бараг тодорхой болсон гэж хэлж болно. Зандан шатар засгийн газрын тэргүүн хിവэр үлдэж, учрал улсын хурлыг даргална гэх таамаг бий. За тэгвэл Монгол Ардын намынхны хүшигний ардах энэ тохироог сөрөг хүчин эсэргүүцэж байгаа юм. Учир нь улсын хурлыг даргалах хүн намын дарга байх нь битгий хэл намаасаа түтгэлцдэг байх нь зүйтэй гэж тэд үзэж байгаа юм а. За энэ агуулгаараа улсын хурлын дарга нам бус байх хуулийн төслийг санаачилжээ. Улсын хурлын даргын суудал хоосон байсаар яг 1 сар болж байна. Дараагийн дарга хинбэ гэдэг нь одоо хэрэн тодорхойг байгаа энэ үед улсын хурл дахь ардчилсан намын бүлгээс улсын хурлын дарга нам бус хүн байх ёстой гэдэг агуулгыг улсын хурлын тухай хууль тусгаар бүлгэрээ саналгдчихэ. Учир нь өнгөрсөн 2 сар гаруй хугацаанд Зандан шатар амар эсгэлэн нарын хоорондох эрх мэдлийн төлөөх улайралд хамгийн их хохирсон институт нь улсын хурл юм. Энд цаашид улсын хурл улс төр дагаж савлахгүй байх хамгаалтыг хийж өгөхийн тулд улсын хурлын дарга нь өөрөө нам бус төвийг сахивч явах ёстой гэлээ. Намын дарга парламентын толгой дээр гарч сууж идэг биш. Харин энэ намуудыг эрүүл мэтгэлцээнийг өрнүүлж идэг төвийг сахигч улс төрчин арай нэг ноён нуруутай зангарахтай хэсэг нь энэ парламентын гол зогсож идэг, эрд зоригтой, эрч хүчтэй засгийн газар руугаа явж идэг энэ олон улсын туршлагаар явах ёстой байна. Тийм учраас парламентын спикер юу улсын хурлын даргыг давхар ажил эрхлэлттэй холбоотой хязгаарлалтыг бол тодорхой тавьж өгөх ёстой юм байна. Намаасаа түтгэлцдэг байх ёстой юм байна гэдэг энэ зарчмын дагуу хууль өргөн барь гэж. Тэр нам сонгуульд орохдоо мөрийг хөдлөөр амлаад, намын даргынхаа хувьар мөрийг хөдлөөр амлаад хэрвээ олон холсон бол энэ тэр амлсан мөрийн хөтөлбөрөө өөрөө хэрэгжүүлээл гэсэн утга цаана байгаа шүү дээ. Буюу гүйцэтгэх засаглалаа тэргүүлж ерөнхий сайдыг хий. Намын дарга нь их хурлын дарга болоод намын дарга нь ерөнхий сайд буюу ард түмний өмнө тэр үүрэг хариуцлагаа биелүүлэх гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэггүй байх нь буруу жишг болж байсан тухай харин зөвхөн олон улсын парламент гэхгүй Монгол улсад ч юм биш билээхэн байгааг та бүхэн бас санаж байгаа хаа. Монгол улсын үндсэн хууль ерөнхийлөгчийг төр эзгүйд түүнийг улсын хурлын дарга орлох тухай заалт бий. За ерөнхийлөгч ив нэгдлийг илэрхийлэгчийн хувьд намаасаа түтгэлцдэг. Гэтэл ерөнхийлөгчийг төр орлох эрхтэй албан тушаал хашиж байгаа улсын хурлын дарга намын гишүүн хിവэрэ байх нь буруу гэлээ. Нөгөөтэйгүр ясан намын дарга мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн тулд засгийн газраа тэргүүлэх ёстой болохоос биш улсын хурлыг даргалах нь зохимжгүй гэж тэд үзэж байгаа юм а. Ирэх онд татврын дарамт хумсын төдийхнөөрч буурахгүй байх төсвийг засгийн газар боловсруулж улсын хурл баталсан. За ерөнхий сайд Зандан шатрын хамгийн ихээр яарсан нөөтийн буцаан олголтын 2%-ийг 5% болгож нэмэгдүүлэх амлалтаж замхарч байна. Тодорхойлбол засгийн газраас ирэх оны төсвийг өргөн барихдаа 2026 оны 1-р сарын 1-ээс эхлэн нөөтийн буцаан олголт 5% болж нэмэгдэнэ гэж байсан. За гэтэл яг төсөв батлах мөчид ерөнхий сайд энэ амлалтаасаа ухарч хэрэгжилтийг нь 10 сараар хойшлуулжээ. Ногоо автобусны хэрэг Ерөнхий сайд Зандан шатар улсын хурлын дарга багтаал нэмэгдсэн үртгийн албан татврын буцаан олголтыг 5% хүргэнэ гэж сонгуулийн өмнөхөн PR хийж байсан. За ингээд тэрээр сонгуульд өвдөг шороцсон учраас энэ амлалтанд түүнтэй хамт тоосолсон. Харин засгийн газрын тэргүүнээр томилогдож анхны төсвөө боловсруулахдаа энэ амлалтандаа хүрнэ гэж хэрхэн PR хийсэн. За гэтэл яг цагаа тулаад ирмэгц энэ амлалтаасаа мөн л ухарлаа. Ингэснээр Зандан шатрын засгийн газрын боловсруулсан төсөв доторх татврын дарамтыг бууруулах ганц жижигхэн өөрчлөлтөнд сураг алдарч эх оны 10 дугаар сар хүртэл хойшллоо. За гэхдээ энэ шийдвэр нь ахиад ч хойшлохыг үгүйсгэх аргалгаа. Нөгөө мө буцаа олголтоо хүртэл 10 дугаар сарын 1 хүртэл хойшлуулад тэгээд нөөтийн буцаа олголтчгүй боллоо. Тэгэхээр энэ төсвөөс бол хүмүүс бол энэ татврын дарамт ачааллыг бууруулах тийм хүлээлттэй ерөөсөө огт авсангүй. Тэгэхээр ойрын хугацаанд хэрв засгийн газраас одоо төсвийн тодтгол хийгээд бусад зүйлүүдийг оруулж ирэх юм бол энэ татврын ачаал дарамтыг бууруулах чиглэлээр ажилласаа гэж хүсэж байна. Гол хүлээлт чинь бол энд байгаа шүү. Эрх баригч намын татвар бууруулны иргэд аж ахуй нэгжийнхээ нуруунд ирэх ачааг хөнгөлнө гэх үгс нь уриал ойзонгоос ихтэрхээ болоод удаж байна. За бүр сүлдээ биелүүлдэггүй хэрн сонгуул бүрээр өгдөг амлалт олж хувирчхаад байгааг зарим гишүүд шүмжиллээ. Өнөөдөр хүртэл татвартай холбоотой нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой юу ч хийгдсэнгүй. 26 оны төсөв батлагдлаа. Энэ нь 27 он хүртэл юу ч хийгдэхгүй нэ гэсэн үг шин. Тэгээ 27 он өнгөрөхөөр ерөнхийлөгчийн сонгуул болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дахиад татвар бууруулна гэдэг амлалтууд явах нь
28 онд дахиад татвар бууруулна гэдэг амралтууд явах нь үндсэндээ сүүлийн 12 жил хамгийн их хүмүүсийг хүссэн захиалсан энэ сэдв яг сэдв чигээрээ урагшилж байгаа юм л. Тэгэхээр тун харамсалтай. Өнгөрсөн аврын чуулганаар татврын шинжилттэй холбоотой иргэд аж ахуй нэгжүүдийн саналыг улсын хурал дээр байгуулагдсан төсвийн ажлын хэсгийг нэгтгэж сангийн яамд хөргүүлж гисэн. Зарим татврын хэв хэмжээг бууруулснаар улсын төсөвт ойролцоогоор 2 орчим их 80 төгрөгийн цоорхоо үүсэх тооцоолыг ч хийсэн байдаг. Харин энэ цоорхоогоо татврын бааз цороо нэмэгдүүлэх замаар нөхөх боломжтой гэж байсан. Гэтэл энэ тооцооллыг хийж ажлын хэсгийг ахалж исэн гаавь гишүүн эх оны төсвийн ажлын хэсгийг ахлахдаа иргэд аж ахуй нэгжүүдийн саналыг таг мартсан бололтой. Татвар бууруулах талаар аач дуугарсангүй. Харин тэрээр одоо засгийн газрын гишүүн бол шадар сайдаар саяхан товлогдсон. За ингэснээр татвар бууруулах улсын хурлын ажлын хэсэг эзэнгүйтэй байна. Тэнгэрлэгзийн 7-10 мэдээллийн хөтөлбөр үзэгч танд студиэс шууд хүрч байна. Бид хөтөлбөрийн энэ хэсэгт Монгол Улсын эдийн засаг болоод төсөвтэй холбоотой багц мэдээллүүдийг бэлтгэлээ. За хэрэглээний бараа үйлчилгээний үн өмнөх оны мөн үеэс 9.2% өссөн болохыг үндэсний статистикийн хороо мэдээлсэн. За тэр дундаа үйлчилгээний үн 14.7%, хүнсний бараа бүтээгдэхүүний үн 11.6%-аар өмнөх оноос өссөн. Харин нэг хүрхийн дундаж орлого өнгөрсөн оноос ердөө 71 мянган төгрөгөөр буюу 4%-аар л нэмэгдсэн байгаа юм. Нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.8 сая төгрөг байна. Өрхийн орлогын 57%-ийг цалин хөлс эзэлж байгаа бол 21%-ийг тэтгэвэр тэтгэмжийн орлого бүрдүүлж байна. Түүнчлэн 700 мянгаас доош орлоготой өрх 8.9%, 700 мянгаас 1.6 сая төгрөгийн орлоготой өрх 20%-ийг эзэлж байна. Харин 2-оос 4 сая төгрөгийн орлоготой айл өрх 40%-ийг эзэлж байгаа бол 4 саяас дээш орлоготой айл өрх 23%-ийг эзэлж байгаа юм а. 700 мянгаас 2 сая хүртэлх орлоготой айл өрхүүд 157 мянгаас 403 мянган төгрөгийг хүнсэндээ зарцуулж байгаа бол хүнсний бус үйлчилгээний зардалтаа 260 мянгаас 1.1 сая төгрөгийг зарцуулж байна. Ерөнхийдөө бол мах маань бол одоо улирлын шин чанартай үнэ бол өсч буурдаг бүтээгдэхүүн байж байгаа. За мөн одоо яг хэрэглээний үнийн сагсанд байна хамгийн өндөр жинтэй. Инфляцид одоо голлох нөлөөллийг үзүүлдэг бүтээгдэхүүн байж байгаа. За энэ бүтээгдэхүүний одоо үнийн өсөлт бол ялангуяа өхрийн махан дээр энэ жил одоо бууралт нь бол маш бага зэрэг ажиглагдаж байна. Амун өсөлтийн хурдц нь бол өмнө жилүүтэй харьцуулах юм бол жилд 1-2 мянгаар одоо махны үн өсдөг байсан бол энэ жилийн тухайд одоо 3-4 мянган өсөлтөө хэр өсөлтийн хурдц нь өмнө жилүүдээс хамаагүй хурдцтай байна гэж хэрэглэдэг ойлгож байна. Тэгэхээр цаашид бол одоо энэ байдлаараа үргэлжлэх юм бол ялангуяа эрх хавар бол инфляцид бол маш том нөлөө үзүүлж инфляц өсгөх одоо эрсдэлтэй байна гэж хэрэглэдэг бол харж байна. Дээр дүрдсэнчлэн өрхийн дундаж орлого өнгөрсөн оноос ердөө 4.5%-аар нэмэгдэж 1.8 сая болсон. Гэтэл иргэдийн энэ чухал хэрэгцээ болсон хүнсний барааны үн 11.6%-аар өссөн. Мөн бараа үйлчилгээний үн дотор орон сууц, цахилгаан, түлшний үн 19.3%-аар өссөн нь инфляцийн өсөлтийн шалтгаан болж байна. Түүнчлэн инфляц цаашид өсөх хандлагатай байгааг эдийн засагч хэллээ. Хүнсний бус зардал маань 7.1% эзэлж байгаа. За хүнсний бус зарлагад болохоор одоо өрх гэрийн одоо үндсэн хэрэглээ, суудсан төлбөр, цахилгааны төлбөр, тээврийн үйлчилгээ, түлшний зардал, боловсрол, эрүүл мэндийн зардал гэх мэтчлэн ерөөсөө хүнснээс бусад бүх зардлууд багтаж байгаа. Иргэдийн цалин орлого төдийлөн нэмэгдэхгүй байгаа учраас иргэд амьдрахад улам хүнд болж байна. Түүнээс гадна хөдөлмөр эрхлэлтийн байдал ч төдийлөн сайжрахгүй байгаа нь нэг асуудал болоод байна. Тухайлбал 80 мянга гаруй ажил хийх боломжтой ч ажил хийхгүй байгаа иргэд байсаар байна. Үүний 35% буюу 30 мянган иргэн ажил хайгаад олдохгүй байна гэх шалтгаантай байна гэлээ. Одоогийн байдлаар манай улсын нийт хүн амын 59.2% нь буюу 1.4 сая иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна.
Нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 50% нь нийгмийн дундаж цалингаас бага 2.4 сая төгрөгөөс бага цалин хөлс авч байна. За орон нутгийн өмчөд үйлдвэрийн газрын малгайдоор хинч анзаардаггүй залуучуудын спортын хөгжлийн төвүүд амралтын газрууд байдаг. За энэ газрууд төсвөөс татаас авдаг. За жишээлбэл нэг спортын ордны хөгжлийн жилийн орлого нь 1.1 тэрбум төгрөг. Үүний дийлэнх нь орон нутгийн төсвөөс орж ирсэн санхүүжилт. Харин өөрсдийн олсон орлого нь ердөө 166 сая төгрөг. Гэтэл энд 32 хүн ажилладаг. За нэг ажилтнанд жилд дунджаар 17 сая төгрөгийн цалин өгдөг хэрнээ энэ ажилтны эргээд олж ирдэг ашиг нь 5.1 сая төгрөг л байгаа юм а. Чойж музейн зүүн урд байрлах гэрлэх ёслолын ордноос гадна Баянгол дүүрэгт гэр бүл ёслолын ордон бий. Энэ бол улсын төсөвт үйлдвэрийн газар. За төсвийн өрөнгөөр санхүүждэг гэсэн үг. За гэхдээ ашигтай ажиллавал татаас биш төсөвт орлого төлрүүлэгч боломжтой. За гэтэл Баянгол дүүргийн гэр бүл ёслолын ордон өнгөрсөн жил нийт үйл ажиллагааны орлогоос 390.7 сая төгрөгийг олсон ч үүнээс давсан буюу 427.6 сая төгрөгийн зардлыг гаргажээ. Өөрөөр хэлбэл 35.9 сая төгрөгийн алдагдaltaй ажилласан. Харин олсон орлого гээд байгаа 391.7 сая төгрөгөөс 63 сая төгрөг нь төсөвт байгууллагын өөрийн орлого нь болж байгаа юм а. За дийлэнх нь буюу 307 сая төгрөг нь орон нутгийн төсвөөс санхүүжсэн байна. За гэтэл энд 13 хүн ажилладаг. Тэд нарт жилд 267 сая төгрөгийн цалин хүнсний нэмэгдэл өгдөг. Байрны урсгал зардалд нь 17 сая төгрөг, ажлаа хийгээрэй гэд бичих хэрэгт хүртэл 1.6 сая төгрөгийн төсөвт тавьж өгöd байгаа хэрн ийм л үр дүн гарган ажиллаж байгаа юм а. За энд нэг ажилтан дунджаар 20 сая төгрөгийн цалин авдаг. Эргээд өгдөг өгөөж нь 6.4 сая төгрөг байгаа юм. За үүний дараа дүүргийн спортын төвүүд. За тухайлбал хаан уул дүүрэгт усан спорт сургалтын төв гих төрийн өмчийн үйлдвэрийн газар бий. Энэ байгууллагын жилийн орлого нь 1.1 тэрбум төгрөг. За энэ орлогын дийлэнх буюу 953 сая төгрөг нь орон нутгийн төсвөөс орж ирсэн санхүүжилт байгаа юм а. Харин төсөвт байгууллагын өөрсдийн орлого нь 166 сая төгрөг. Өөрөөр хэлбэл нийт 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгийн үнэлгээтэй энэ усан спорт сургалтын төвд ажилладаг 32 хүн нийлээд ердөө жилд 166 сая төгрөгийн орлого олж байгаа юм а. За гэтэл энэ төвийн урсгал зардал нь 1.1 тэрбум төгрөг. За зөвхөн цалингийн зардалтал гэхэд 563.4 сая төгрөгийг өгч байна. За мөн Чингэлдээ дүүрэгт хайрхан хөгжлийн төв гэх нэртэй газар бий. 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үнэлэгдэх энэ төвд ажилладаг 48 хүн 178 сая төгрөгийн орлого олжээ. Харин орон нутгийн төсвөөс 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан байна. За ингээд 2024 онд 1.7 тэрбум төгрөгийг олж 2.3 тэрбум төгрөгийн зардлыг гаргасан гэж тайландаа тусгажээ. За ганц жилийнхээ байр ашиглалтын мөнгийг ч олж чадаагүй энэ төвд ажиллаж байгаа 48 хүнд 1 тэрбум төгрөгийн цалингийн зардлыг тусгасан. Өөрөөр хэлбэл нэг ажилтнанд жилд 21 сая төгрөгийн цалин төсөвлөж байхад энэ ажилтны олдог жилийн ашиг нь 3 сая төгрөг. Ийм ашигтай ажилтдаг энэ хөгжлийн төвийн урсгал зардал 2.3 тэрбум төгрөг байгаа юм а. Тогс хялгаан дулааны зардалд 196 сая төгрөг, бичиг хэрэг шатхуун зэрэгт 80 сая төгрөгийг өгдөг. За гэтэл ганц жилийн байр ашиглалтын мөнгөөч төлөх хэмжээний орлогыг олж чадахгүй энэ газарт жил бүр орон нутгийн төсвөөс мөнгө хуваарлах хэрэг байна уу? Залуучуудын хөгжлийг дэмжих нэрээр төв байгуулж, хүүхдийн амралт нэрээр туслан нэртэй төрийн өмчийн байгууллагууд төрийн мөнгөөр л ашиг хийж байгаа юм а. За байшин барих гэж татвар төлөгчдийн мөнгийг зарцуулна, баригдсан хойноо урсгал зардал гэж жил бүр төсвөөс мөнгө авна. Байрны жилийн зарлаач болж чаддгүй энэ мэт газруудыг төсвийн мөнгөөр тэтгэж олон хүнийг ингэж цалинжуулах нь хинд ашигтай вэ? Ашигтай ажиллагааг нь сайжруулж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр наазах нь хинд ч хэрэггүй орон байр, орон сууцыг дулаацуулах гэж мөнгө зарлахцаар байна. Манай улсын уул уурхайгаас бусад төрлийн үйлдвэрлэлийн экспорт, за нийт экспортын ердөө 7%-ийг эзэлдэг. Энэ 7% дотор ноос ноолуурын экспорт томоохон байр суурийг эзэлдэг юм а. За ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийтдээ 154 аж ахуйн нэгж байгаа юм. Ноос ноолуурыг савнаж экспортлохоос илүүтэй эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлол жилд 10,000 тонн ноолуураас гэхэд 1.4 тэрбум Америк доллар олох боломжтойг Монгол банкны судалгаанд дурджээ. Өнгөрсөн онд 10,000 тонн ноолуурыг 200 гаруй сая доллараар экспортлжээ. Мөн ноосыг ноолуураас 3 дахин хэмжээгээр буюу 30,000 тонныг экспортлсон байна. Энэ оны 2 сараас эхлэн угаасан ноолуур экспортлохоо болж самансан ноолуур экспортлж эхэлснээр орлого нь 5 дахин өссөн болохыг тус холбооны зүгээс хэллээ.
Угаас нь бол огт экспортод гарахаа болсон. Өнгөрсөн оны мөн үед бол бид нар бол 60% бол угааснаар байдлаар гаргадаг байсан бол энэ жилийн хувьд бол угааснаар экспортлсангүй. Энэ бол бидний бас давуу тал байлаа. Түүнчлэн маань төр засгийн дэмжлэгтэй хөнгөлөлтэй нөхцөлөө зээлийнхээ хүрээнд бид нар нийт түүхий бэлтгэлийнхээ 60% буюу 6,000 тонныг бол яг үндэсний үйлдвэрлэгчид маань өөрсдөө авсан юм амжилттайгаар бол ажилласан байна. Энэ өөрийнхөө Ноос ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд экспортоо нэмэгдүүлэхэд хамгийн тулгамдж байгаа асуудал бол эргэлтийн хөрөнгө. Үйлдвэрлэлээ сайжруулах, зээл авахд барьцаа хөрөнгийн асуудал тулгамддаг. Үүнийг шийдэх олон улсын туршлага гэвэл үйлдвэрлэгчид экспортын гэрээ, брендийн нэр хүнд, түүхийн эдээ барьцаалж зээл авах шин боломжийн тухай салбарын төлөөллүүд хэлэлцлээ. Энэхүү зээлийн шин боломж болох нийлүүлэлтийн санхүүжилтийг хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчны шинжилэл шаардлагатай гэлээ. Бактерийн бүтээгдэхүүн бол өөрөө зээлтэй төстэй эсвэл одоо шууд шаардах хэрэг шилжүүлэх замаар хийдэг одоо шинэлэг бүтээгдэхүүн байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тодорхой хэмжээний хууль эрх зүйн зохицуулалт за дээр нь одоо санхүүгийн одоо нягтлан бодох бүртгэлийн талаас зохицуулалт за бусад татварын талаас одоо зээлтэй ижил хэмжээнд авч үзэх шаардлага гэдэг нэлээд олон цогц арга хэмжээг авчиж энэ маань өөрөө жижиг дунд үйлдвэрүүдийн шаардлагад нийцэхээр байгаа. Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 320 тэрбумын эргэлтийн хөрөнгийн зээлийг 42 компани авчээ. Харин 12 компани 25 тэрбумын тоног төхөөрөмж сайжруулах зээл авсан байна. Мөнгөний бодлогын хатуу нөхцөл байдалтай холбоотой үйлдвэрлэгчдэд олгогдож байгаа зээл өндөр хүүтэй байгаа гэдгийг Ноос ноолуурны холбооны зүгээс онцолж байлаа. Гэхдээ нөгөө талдаа эргэлтийн хөрөнгийн зээлээс гадна хөрөнгө оруулалтын зээл олгох нь үйлдвэрлэлийг сайжруулах том дэмжлэг гэсэн юм а. Бразилийн Белем хотоос манай сурвалжлах баг мэдээ ирүүлсэн байна. За COP буюу Нэгдсэн үндэсний байгууллагын ур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын баг хурлын үеэр ур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох урайтай жагсаал цуглаан болдог уламжлалтай. За энэ жилийн COP 30 хурлын үеэр Бразилийн Белем хотод шатах ашигт малтомлын оршуулга урайнд ор 70,000 гаруй хүн цуглаж жагсаал хийжээ. Бразил улсын Белем хотод болж байгаа COP 30 хурлын 6 дахь өдөр буюу өнөөдөр хагасаа өдөр. За ер нь бол жил болгон COP 30 хурлаар энэ иргэд болон эсэргүүцэгчид, цагуур ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид энэхүү жагсаал цуглааныг хийдэг. За энэ жилийн тухай гэх юм бол одоо Бразилийн уугуул иргэд буюу Амазоны уугуул иргэд энэхүү жагсаалыг өрнүүлж байна. Дэлхийн ур амьсгалын жагсаалын зохион байгуулагчдын мэдээлснээр Өмнөд Америкийн уугуул иргэд иргэний нийгмийн байгууллага дэлхийн ур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч итгэгтнүүд гээд 70,000 гаруй хүн жагсаалд оролцжээ. Тэд Амазоны бүсийн тэмцэл эсэргүүцлийн бэлэгдэл болсон Кабана Village хүртэл 4.5 км алхлаа. Шатах ашигт малтомлын оршуулга сэдэвтэй нүүрс, нефт, хий гэсэн асар том авснууд, мөн дэлхийн бөмбөрцөг, том хэмжээний нар салхин турбин, 30 м урт авраг могоо зэрэг 100 гаруй уран бүтээлчдийн бүтээлүүд нь шатах ашигт малтомлын 90 үеийн төгсгөлийг бэлэгдэж байлаа. Энэхүү жагсаал нь COP 30-ын сүүлчийн шатны ур амьсгалын хэлэлцээнүүдийг тодорхой хэмжээгээр өөрчилж, Амазонд газрын тоосны хайгуулыг зогсоох, дэлхийд даяар шатах ашигт малтомлыг үе шаттайгаар халах урайг улам бүр хүчтэй болголоо. Энэ дэлхийн өнцөг улам бүрээс ирсэн ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнүүдэд нэгдэж, за уугуул иргэд, үйлдвэрчний эвлэлүүд, эмэгтэйчүүдийн байгууллагууд хамтдаа ашиглаж байна. За энэ жагсаал бол ур амьсгалын төлөө, ой модны төлөө, дэлхийг сүйтгэж буй том газрын тосны компаниудын эсрэг бидний дуу хоолойг хүргэх боломж юм. Бид ард түмний хүч бол бидний хамгийн том хүч гэдгийг хэлмээр байна. За шийдэл бидний гарт байгаа. Бид системийг өөрчилж ирээдүг хүүхдүүддээ, ач зээ нартаа, ирээдүйн үеүддээ илүү сайхан дэлхийг орхихийн төлөө урагшлах ёстой. Бид уугуул иргэдийн хувьд Амазонд яагаад газрын тос олборлолт үргэлжилсээр байгааг хаарлага тавин асууж дуу хоолойгоо хүргэхийн тулд энд ирсэн. Учир нь газрын тос олборлолтоос олж ундны ус бохирдох, газар шороог сүйтгэх, агаар мандлыг дороотуулах зэрэг олон гамшигын үндсэн шалтгаан болж байна. Мөн бид уугуул иргэдийн эрхийг хүндэтгэх хамгаалах шаардлагатай. Одоо байгаа буруу тогтолцоог өөрчлөхийг хүсэж байна. Бид ингэж байгалаа устгаж, улам их хэмжээгээр газрын тос олборлохыг цаашид үргэлжлүүлж болохгүй.
Бид энд нийгмийн шударга ёс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл мөн байгаль эрхийг хамгаалагч уламжлалт иргэд Клон Плас болон уугуул нутгийнхаа эрхийн төлөө жагсаж байна. Намайг Би Табрио гэдэг би Бразилийн их сургуулийн судлаач бөгөөд энд бүс нутгийн залуучуудын багтаа ирээд байна. Бид энд уугуул иргэдийн газар өмчийн эрхийг баталгаажуулах мөн тэдний хувьд маш чухал голыг эрх бүхий субъектээр хүлээн зөвшөөрөхийн төлөө энд эсэргүүцлээ илэрхийлж байна. Бид Амазоны нутаг дэвсгэрт уур амьсгалын шударгасны төлөө тэмцэж тэдэнтэй хамт зогсож байна. Шатах ашигт малтамлаас үүдсэн агаарын бохирдлоос болж жилд дэлхийн 5 сая гаруй хүн амь насаа алдаж байгаа гэдгийг шинжлэх ухааны олон судалгаа харуулж байна. Үүнээс гадна шатах ашигт малтмал нь хүлэмжийн хийг хамгийн их ялгаруулж дэлхийн дулаарлын үндсэн том шалтгаан болдог. Тиймээс чулуужсан түлшнээс татгалцах нь одоо сонголт биш, ёс зүй, байгаль орчин, хүн төрөлхтний ирээдүйн зайлшгүй шаардлага юм гэдгийг жагсаалт оролцогчид анхаарууллаа. Шатах ашигт малтмалын оршуулга жагсаал COP30 хуралдаануудын түүхэндх онцгой тэмдэгт үйл явдал болон үйлдэлээ дэлхий хуучирсан байгаль орчинд хор хөнөөлөлтэй салбарыг ардаа орхиж эрүүл, шударга ёс, сэргээгдэх эрчим хүч зэрэгт суурилсан ирээдүйг сонгоход бэлэн болсныг нотолсон хүчтэй соёлын болон улс төрийн үйл явдал боллоо. За Тэнгэр телевиз болон крипто эмээний зүгээс санаачлан Монголын блокчейн, крипто зах зээлийн хамгийн том цугларалт Улаанбаатар блокчейн 7 хоногийг 11-р сарын 24-өөс 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа юм. Энэ арга хэмжээний туршид хакатон, сургалт, эрдэм шинжилгээний хурал, уулзалт гээд 10 гаруй арга хэмжээ зохион байгуулагдана. Улаанбаатар блокчейний хүрээнд оюутан залуусын дунд зохион байгуулагдах 2 арга хэмжээ өнөөдөр албан ёсоор зарлагдлаа. Эхнийх нь веб 3 суурилсан тоглоом хөгжүүлэх хакатон. Уг тэмцээнд оюутан залуус өөрсдийн 2-4 гишүүнтэй бага бүрдүүлэн оролцох боломжтой. Тэмцээний нийт шагналын сан 20 сая төгрөг бөгөөд 11-р сарын 25-нд бүртгэл дуусна. Бүртгүүлсэн багууд 26-наас 27-ны өдрүүдэд санаагаа бизнес загвартай уялдуулан хөгжүүлж 28 дэлтгэл тавьж танилцуулах юм. Веб 3 гэдэг нь интернетийн дараачийн үе гэж нэрлэгддэг бөгөөд төвлөрсөн бус экосистем юм а. Харин өнөөдөр бидний өргөнөөр ашиглаж байгаа интернет бол Web 2 буюу мэдээлэл өгөгдөл платформыг аль нэг компани хяндаг систем. Харин Web 3-т өгөгдөл компани биш хэрэглэгчийн өөрийнх нь өмч. Web 3 хакатоны хамтрагчаар ард санхүүгийн нэгдэл оролцож байна. Хоёр дахь тэмцээн нь ихтэй сургуулиудын дунд явагдах эрдэм шинжилгээний хурал. Уг хурлыг санхүү эдийн засгийн сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Монголын биржүүдийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байна. Энэхүү хурал нь блокчейн технологийн судалгааг дэмжих шинэлэг шийдэл санаачлагыг илрүүлэх, академик судалгаа болон практик хэрэглээний огтолцлыг хөгжүүлэх зорилготой. Сэдвийн блокчейн технологиг ашиглан шийдэх боломжтой төрөл бүрийн шийдэл, хөгжүүлэл, хэрэглээний талаарх судалгаа байж болно. Бүртгэл 11-р сарын 24-ний өдөр хаагдана. Улаанбаатар блокчейн арга хэмжээнд салбарын гол тоглогчид, төсөл хэрэгжүүлэгчид, веб 3 хөгжүүлэгчид, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид нэгэн дор цуглаж цаашдын чиг хандлага, экосистемийн хөгжил, төслүүдийн нөхцөл байдлын талаарх мэдээллүүдийг хэлэлцэх болно. Бүх арга хэмжээнүүд үн төлбөргүй байх бөгөөд та бүхэн урьдчилан бүртгүүлж нэвтрэх хэрэгээ баталгаажуулах боломжтой. Их зохиолч Дашторжийн Нацагдоржийн Менделсдий 119 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүний намтар уран бүтээлийг судлах ажил олон жилийн өмнөөс эхлэлтэй. Их зохиолч Нацагдорж бол Монголын ардын суут учир түүний намтар түүхийг улам тодруулж эдрет амьдралын үнэн учрыг тайлж тайлбарлах нь өнөө цагийн судлаачдад том сорилт болж байгаа юм а. Түүнчлэн их зохиолчийн гар бичмлийг буруу унших, загвалмаар их бүтээлийг нь алдаа мадагтай хэвлэх явдалдаж залруулах шаардлагатай байгаа юм. Их зохиолч Нацагдорж зарим бүтээлээ нууц нэрээр бичиж хэвлүүлдэг байсныг цөөнгө судлаач ярьдаг. Ингэхдээ түүний уран бүтээлийн нууц нэр нь элдв очор, үзэг байсан гэх санаагч дэвшүүлсэн нь бий.
Нацагд орж судлаар эрдмийн зэрэг хамгаалсан судлаачид цөөнгүй байдаг. Иргэжил түүний 120 жилийн ойг тэмдэглэн, үүнээс уртаж түүний намтар уран бүтээлийн талаарх зөрүүтэй ойлголтуудыг нэгтгэх, ташаа мэдээллийг засаж залруулах шаардлагатай байгаа талаар Японд дахь Монголын утга зохиолын нийгэмлэг болоод Монгол Улсын их сургуулийн утга зохиол урлаг судлалын танхимаас хамтран өнөөдөр зохион байгуулсан Нацагд орж судлалын тулгамдсан асуудал сэдвт эрдэм шинжилгээний хурлын үеэр хэлэлцсэн юм. Тэр бол Нацагд орч чинь 32 онд 4 сар шоронд суусан. За тэр нь бол улс төрийн хэрэгээр 36 онд нэг 40 хоног шоронд суусан. Тэр нь бол зөвхөн хулгайн хэрэгээр. Тэгээ тэрнээсээ болоо сэтгэл санаагаар унаад ялангуяа 36 оны тэр баримтлагын дараагаар бол нэг маш их арх уусан л да. Тэгэхээр тэр нь бол хамт ажиллаж исэн улсууд нь нэг дор одоо нэг хүрээлэнд ажиллаж исэн улсууд нь нэг цаас сулгаа хийсэн хэргийг бүтгээд тэгээд ном хулгай хийсэн хэрэг нэмээд асрын мөнгөний төлбөр оруулаад тэгээ би энэ өвдөд байна. Би гадаад явж дэмжлүүлье гэхэд ерөнхий сайдаас амар зөвшөөрч бүх хөрөнгө мөнгөийг шийдэж өгсөн байна. Нацагд орж гадаад Оросын холбооны тухайн үеийн зөвлөлт бодолс руу явж дэмжлүүлье гэхэд тэгэхэд мөн л хажууднаас улсууд матаад энэ хүн бол хулгайч хүн шүү дээ гэж ингээд явуулаагүй. Тэгээ тэр мэтийн зөвхөн архинд болсон архичин гэдэг ярихаас өмнө Нацагд орж яагаад архинд орсон бэ гэдгийг судлах тийм асуудал бол одоо маш их байна. Судалгааны зүйл тодруулах зүйлүүд их байгаа. Нацагд оржийн одоо төрсөн мэндэлснээс ахуулаад нас орсон он цаг гэд хаана хизээ гэдэг асуудлууд гээд олон асуудлууд бол бодлонтой байгаа. Энэ болгон бол жоохон тодорхой болгох одоо зорилго. За дээр нь одоо Нацагд орж байгаа өөрөө орон бүтээл нь бол гар норгоор гар хүчмээр ингээд өөрийнх нь гар хүчмээр болгоомжлогдоод одоо Монгол хүчээр болгоомжлогдоод ирсэн. Энэ бүхнийг одоо шин цагийн гэрэл үжигт одоо зөв болгох. За тэгэхээр Нацагд орж байгаа одоо гар бичмэл дотроо зохиол бүтээлүүдээ олон янзын одоо засварууд хийцэн. Энэ үүднээс Нацагд орж судлалын одоо хэрэгэлзээтэй байгаа нэг асуудал нь бол энэ текстологийн биеуд их хүчгийн сурвалжийн асуудал гэдэг юм. Ийм гих мэтлэн одоо олон судалгааны асуудлууд бий. Их зохиолч Нацагд оржийн бүрэн төврийг одоогоор 6 удаа эмэгтгэж хэвлээд байна. Гэвч үүний ихэнхит нь их зохиолчийн гар бичмлийг Кирилл үсэг рүү хөрвүүлэхдээ ташаа буулгасан, их зохиолыг нь алдаа мадагтай ялгаа зөрүүтэйгээр нийтэлсэн байдаг. Зөвхөн Нацагд орж судлалаар гихтэл гадаад дотоодын 8 судлаач эрдмийн зэрэг хамгаалсан төдийгүй нэг судлаач шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалаад байна. Тэгэвч Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Дашт оржийн Нацагд оржийн намтар уран бүтээлийн талаарх судалгааны ажил нь шин тутам баримт материалаар баяжиж төдий хэрээр засаж залруулах олон асуудлын учир зангилааг бидэнд сануулсаар байгаа билээ. Сайн муу үгийн сэжүүрт хэлэгдсэн болорцом наадам энэ жил 43 дахь удаага болно. Төрүүлж айрагдсан шилдэгүүд нь зарим уншигчдын хэмжүүрт хүрдэггүй, хүн болгоны хэмжүүр ялгаатай гэх хайцаалалж ажиглагддаг. Тэгвэл энэ наадмын зохион байгуулалтыг өөрчлөх ёстой юу? Эсвэл энэ хിവэр нь үргэлжлүүлэх үү гэдэг дээр одоо яруу найрагч судлаач нарын байр суурийг сонслоо. Ардын үндсэн 1983 оноос эхлэлтэй болорцом наадамд энэ цагийн нөлөө бүхий яруу найрагчдын ихэнх нь ордоггүй, тойрдог байдал сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон. Үүний шалтгаан нь шүлгийг хооронд нь уралдуулах, сайн муугаар нь эрэмблэх бололцоогүй байдагтай холбоотой юм. Тэгвэл жилээс жилд үзэгчийн тоо цөөрсөөр байгаа болорцом наадам хоошич үнцний хадгалах бололцоотой эсэх талаар судлаач яруу найрагчдаас бид саналыг нь сонслоо. Хуучин бол би ингээд одоо юу гэдэг бүр одоо хөдөөнөөс хаас нь баруун талаас зүүн талаас ингээд том 90-ад оны ах нар мах нар ирээд гарч явцад гоё уулзахын баяр те жилдний гой том зохиолч нар ингээд яруу найрагч нар уулзаал ингээд уулздаг. Тэгээ уулзахын баяр гэж хардаг байсан бохоггүй. Одоо л үгүй шүү дээ. Одоо зүгээр нэг гоё цирк гэж харддаг. Гэхдээ энэ байж хэрэгтэй. Энэ гоё циркийг үзээд алга засаж явах хэрэгтэй. Одоо ингээд хуучин бол соёлын төв өргөө ингээд пик дүүрэл зэритлэн судал нь олдохгүй байсан бол одоо ингээд зэритлийнхэн тоо олон багасаал тийм нөгөө филармоны нэг 250 хүний судлыг дүүргэж чадахгүй байхгүй. Тэгэхээр өвдөгчд дэрийг хүсэхгүй байна л гэсэн. Оноо даваа шагналаа өгч явахгүй бол энд нь хинж очиж уншихгүй байхгүй юу. Болорцом уншлах гэвэл одоо хэцүү шүү дээ. Яруу найргийг өөрийг нь уралдуулах өөрөө маш утгагүй явдал. Гэвчиг чирчлээ хэлдэг шиг нөгөө ардчлал хамгийн муу тогтолцоо. Гэхдээ бид энэс илүү бодож чадаагүй байна гэдэг утгаар бид болорцомын хийсээр л байх болох баг. Миний би Монголын зохиолчдын үеийн өдөрдох зөвлөлд бас байдаг. Өдөрдох зөвлөлийн хурал дээр бол нэг санал дэвшүүлж байсан. Энэ удаагийн болорцом наадмын шүүлт, зохион байгуулалт энэ бүх одоо арын албаныхын ажлыг 35-аас доош насныханд өгөөд үзье. Залуучуудаа бүгдээрээ нэг өгөөд үзье. Тэднээс ямар шин санаачлага юу гарахыг хэдүүлээ харъя гэдэг нэг санал тавьж лээс. Тэгэхээр энийг
бас одоо бас нэг entertainment наадам чиглэлийн тал руугаа илүү хөгжүүл зүйтэй ч юм уу гэсэн бас хувийн бодол байдаг. Болор зам наадам нь Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр тогтмол зохион байгуулж байгаа цөөн арга хэмжээний нэг үлээ. Тэд энэ наадмын зорилгыг яруу найргийг олон нийтэд сурчилж таниулж байгаа явдлаа гэж тайлбарладаг. Гэвч жил бүр шүүлтийн хувьд маргаан дагуулдаг. Шүүгчд нь оролцогчдынхоо тэн хагастай найз, бусдаа ах トゥ угийн харилцаатай нууц биш. Ийм тохиолдолд шүлгийг нь биш, шүлэгчийг нь шүүдэг байдал бий болсон. Тэгээд ч олон урсгал чиглэлийн бүтээлүүдийг нэгэн хэмжүүрээр шүүх бололцоогүй гэдэг нь гарцаагүй үнэн. Иймд болор цомыг уралдаан бус харин уншлаг болгох нь энэ наадмын цар хүрээг тэлж нэр хүндийг өсгөх шин зам байж болох юм. Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Хөтөлбөрийн төгсгөл зарим мэдээллийг гэр сургаар үзүүлнэ.